Жигүүр унтсан баа тэр хэлзүүлчих. Захиалж. За. Юу цаана? Нэр сайн муугаа асуу штэ. Юу байна? Сайн байцгаана уу? Юу байна гэж асуудаг юм гэсэн. Тийм. Ямар юм бэ? Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За хүүхд унтсан байгаа болохоор би тэр аюул чимэг байгаа. Эхлээд үйсэн та хэдэ мэдлчий те гэж. Хөөе. За. Тэгэхээр за энэ өдрийн мэнд гэдэг юм. За тэгэхээр бид хоёр өнөөдрийнхөө влогоор зүгээр зөрөгтэй ярьж болно. Жигүүр унт. За өнөөдрийнхөө влогоор бид хоёр юу ярих гэж байгаа вэ? Өнөөдөр нөгөө асуултанд хариулна. Тийм нэг хүн гэж нэлээд хүмүүсийн комент ирсэн байлээ. Тэгээд та хэд юу н яаж ямар визагаар та хэд манай Австрали руу явсан юм бэ? Тийм анх яагаад Австралиг сонгоод явчваа гэдээ асуусан. Юу болоод өнгөрчвөө гэтгсэн байлээ. Дууралчихсан байсан. За тэгэхээр тэр асуултанд хариулцгаая. Эхнийх нь болохоор бид хоёр юу н яагаад Австралиг сонгосон бэ? Хойд болохоор бид хоёр Солонгос улс амьдарч ирсэн. Би мастер төгссөн. Одоо мастер Солонгос мастер төгссөн хүмүүст яадаг вэ гэхээр мөн Австралитай адилхан бусд улсууд ч бас тийм байдаг бах. 2 жил ажил хайх буюу ажиллах хэрэгтэй тийм 2 жилийн виз байдаг. Тэгээд тэр визэн дээрээ байж байгаа. Тухайн үед болохоор манай хүн бас мастер сурах гээд Солонгост Инчондэ буюу Инчоны их сургуульд шалгалт өгөөд тэнцсэн байсан. Тэгээ Инчоны их сургууль нь бас шалгуур нь нэлээд өндөр. IELTS биш IELTS солиорч юу лээ? Топк. Баг солиор барина те. Топкийн 3-4-тэй байх шаардлагатай байдаг. Тэгээ манай хүн 4-ийг авсан байгаа. Мундаг байгаас өөрөө бэлдсэн. Ямар ч хэлний бэлтгэлд бас яваагүй. Тэгээд IELTS англи хэлийг ч бас өөрөө сурсан. Тэгээд тэр дадлаараа яг манай хүн солонгос хэлийг сурсан байгаа. Тэгээд Солонгост болохоор манай хүн мастер сурах эрхээ авсан сургуультай тэнцсэн бага хэмжээний 50% тэтгэлэг буюу тэрнээс илүү тэтгэлэг авах талаар яригдчихсэн. Тэгээ бид хоёр яах вэ? Ерөнхийдөө манай шагааг англи хэл бас даагүй сайн байсан учраас бид хоёр өөр улс руу явж үзэх үү гэх. Тэгээ Америк, Австрали хоёрыг үзчихсэн. Солонгос, Америк, Австрали энэ гурав алийг сонгох вэ гэд. Тэгээд 1 2 3 гэж тоолоод тэгээ сонгосон байгаа. Шодоос шийдсэн. За дээрэд яасан гэхээр Америкийн хувьд гэхээр би 9 лөө 8 он 3 сарын хугацаанд нэг оюутан байхдаа явж исэн. Тэгээд яг тухайн амьдарч исэн хот маань өөрөө нэлээд аюултай хот гэж таарад би тэнд байхдаа одоо юу гэдэг нь байшингийнхаа одоо буун дуу сонсдог ч юм уу ингэжээс учраас нөгөө тэр хотоор Америкийг төсөөлөд Америк амар аюултай байна гэсэн төсөөл надад буутсан. Тэгээд мэдээж энэ чинь хотоос өөр шүү дээ. Тэгэж бодоод яг шийдвэр гарах үед бол тэр бас нэлээд нөлөө. За Америк харин нэлээд аюултай хоёулаа дими яхаа гэдэг. Тэгээ Австралиг интернетээр хоёулаа судалсан чинь ер нь гэр бүлээрээ амьдрах тата тий орноор бол 1 2 жагсдаг юм мундаг аюулгүй гэсэн орн байсан учраас дээрээс нь боловсролын төвчингийн яхаар дэлхийд бас дээгүүр ордог. Бүхэл бүтэн улс даяараа 40 их сургууль байдаг. Тэгээ 40 их сургуультай тэгээ тэрний олонх нь одоо дэлхийн 100 болон шилдэг 10 өдөрт багтсан мундаг сургуулиудтай болохоорс боловсролын чанарнаас нэлээд өндөр байх болов гэж бодоод бас сонгосон байгаа тийм. Тэгээд дээрэс нь нөгөө хамгийн гол нь бид нар чинь шууд цаанаас анханасаа л төлбөрөө төлөөд ирэх боломжгүй бас учраас сурангаа төлбөрөө олно гэсэн төлөвлөгөөтэй доош таа ч гэсэн тийм эстэй битээрс тийм эсэн. Тэгээд сурахдаа яг хууль ёсны дагуу ажиллаж болдог тийм улс орн болохоор Австрали байсан. Тэрнээс нь маш том давуу тал байсан. Тэгээд манай хүн мастер сурж байгаа хүн болохоор 20 цаг ажиллах хэрэгтэй. Би defendant нь болохоор 40 цаг ажиллах хэрэгтэй. Тэгээд гэр бүлэрээ анханасаа виза гаргаад мэдүүлээд тэгээд ирэх боломжтой байгаа нь бид хоёрт бас их таалагдсан байгаа. Дээрээс нь бас би англи хэл сурах сонирхолтой, шагаан англи хэлтэй бас учраас энийг илүү сайжруулъя гэдэг үднээс бид хоёр Австралиг сонгосон байгаа. Австрали баяр хүргэе. Бид хоёр чамайг сонгосон байна. Тэг яг нөгөө солонгос хэлээр сурсан ч гэсэн яг бид ирээдүйд
англи хэлээр сурчих юм бол илүү боломж нээгдэх юм болоо гэдэг үүднээс хоёр хэлтэй болчихно. юу сонгосон байгаа те Австралиг илүү сонгосон байгаа. Тэгээд хоёрдугаарт нь заа ингээд Австралиг сонголоо. Тэгээд дараад нь визанд орох үе шат руу орсон. Бид хоёрын хувьд бол визанд орохдоо болохоор Солонгос төлөөлөгч нь байдаг нэг тийм Монгол газраар анх зуучлуулж исэн. Гэхдээ бид хоёр нэрийг дурдмааргүй. Гойд болохоор бид хоёр тийм ч амар сэтгэлд хүрээгүй. Гэхдээ бол маш олон хүмүүст тус нэмрээ өгөөд тэр байгууллагаар зуучлуулад ирсэн хүмүүс байд юм лээ. Тэгэхээр тэгж олгороо. Яг ингээд хайх юм бол маш олон эйженсинууд байгаа. Та хэд маань тэрнээс харж агаад сэтгэлийг харж агаад аль нэгийг сонгоод ирж болно. Эйженсиний хувьд бол тийм байгаа. Тэгээд бид хоёрын хувьд бас юу ажисан. Австрал бүрдүүлэх хугацаа нь бол нэлээд хурд хугацаа шаардсан. Ягаад хөрөнгийн баталгаа өндөр байсан учраас бид хоёр тэр мөнгөн дээрээ бас жоох уудсан. Тэгээд бас материалуудаа бүрдүүлээд. Тэгээд хараа нөгөө материал бүрдүүлэхээс өмнө хоёулаа нөгөө Австралийн консулын газар руу бичсэн шүү дээ. Солонгос байдаг элчин сайдын ямар имэйл бичээд ямар бичвэрээр бүрдүүлэх талаар асуусан чинь ингээ Монгол хөө учраас Монголоос мэдүүлэхэд ямар бичвэр юм шаарддаггүй яг ажилтныг өгнө гэж хариу ирж ирсэн дээ. Бид хоёр уцтаж асуугаад мэйл бичээ тэгээ асуужсэн. Тэгээд бид хоёр Монгол энэ Солонгост байгаа Австралийн элчинд мэдүүлэх үү эсвэл Бээжинд байдаг элчинд нь мэдүүлэх ёстой гэсэн чинь зүгээрээ манайх руу явуулчих гэж ирсэн. Тэгээ бид нар Австралиа бүрдүүлээ. Яг Монгол хүмүүс юу бүрдүүлэх ёстой тэрийгэ бүрдүүлээ Солонгост байгаа Австралийн элчинд рүү явуулжсан. Харин жил 2 жилийн дараа манай найз Солонгос найз маань ийшээ ирэхдээ Бээжинд их элчин лүү Австралиа явуулаарай гэж хэлж исэн байлээ. Тэгэхээр бас юмнууд өөрчлөгдсөн байлаа. Тэгээд яг энэ талаар ярьсан чинь нэг юм санаанд орчлоо. Яг нөгөө виз чинь гарлаа гэсэн имэйл хүрээд ирдэг байхгүй. Тэгэл тэгсэн чинь ингээд нөгөө амар баярлаад байгаа юм уу, айгаад байгаа юм ингээд яг 2 мэдрэмж зэрэгцээд ирсэн. Ягаад тэгэхээр яг Австрали руу явах гэж нэг бодлын гоё те. Нөгөө бодлын бид хоёр чи ирэхээсээ өмнө нөгөө их сургуулийнхаа эхний семестрээр те. Тэгээд эрүүл мэндийн даатгал гэдэг маш их мөнгө төлж байгаа байхгүй урдчлаа. Тэгээд хадгалсан мөнгөө ер нь бол бүгдийг нөгөө явчихж байгаа шүү дээ те. Төнгүүт чинь нөгөө яг зөв юм хийгээд байна уу те Австралид ирэхэд хинч мэдэх хүн байхгүй шүү дээ те. Яана те зөв буруу гэсэн ингээ шийдвэртээ эргэлдсэн бас айц хүйдсэн тавцсан байсан. Нэг сөн ингээ баярлмаарч үлмаарч шиг орон гараа дунд нь алцгонож байлаа. Тийм мэдрэмж төржсэн. Тэгээд ерөнхийдөө ойролцоогоор бид хоёрын хувьд юунд ямар мөнгө анх гаргаж ирснэ та зүгээр баримжаа болох орлогоор өгч байгаа шүү. Тэрнээс биш яг тийм байна. Яг тэдэнд хүргэл байдаг гэсэн гэж ойлгож болохгүй. Анх болохоор бид хоёр манай хүн болохоор хэлний үлдэхэд 3-4 сар суусан академик төвшөнд нь яг бол шагаа англи хэлний сайн байсан учраас гэхдээ шагаа болохоор өөрийн сонирхлоороо болохоор ер нь нэг сурж үзье. Ягаад гэвэл би анханасаа ер нь нэг хичээл сууж ерөөсөө үзээгүй бие даа сурсан учраас хэлний бэлтгэл нэг явж үзье гэсэн зорилгоор бид 3-4 сар хэлний бэлтгэлд явсан байгаа. Тэр ер нь бол бас их зөв юм болсон. Ягаад тэгэхээр би яг анх хэлний бэлтгэл суугаад өгөөд нөгөө академик төвшний бичиг те assignment яаж бичих талаар reference яаж хийх үү те тэрийг ерөөсөө юу ч мэдэхгүй явж байгаа хараар сураад байсан те. Тэг яг хэлний бэлтгэл суугаад нөгөө paraphrase хийх тэгээд нөгөө энэ тэндээс хуулах юм бол асуудалд орно яаж энийг зохицуулах вэ ингээ бүх зүйлүүдийг бас мэдэж авсан. Тэгээ хэрвээ шууд ингэж яг надтай адилхан шууд мастерд ирэх гээд бие даа сурсан хүмүүс байх юм бол бас нэг хэлний бэлтгэл 1-2 сар ч гэсэн суувал дээр юм байлээ шүү гэж хэлмээр байна тий. Тэгээд тэр хэлний бэлтгэлийнхаа төлбөрийг мастрынхаа тэр 2 жил буюу 4 семестр сурах төлбөрийнхөө эхний семестр 25% төлж өгөөд ирсэн байсан. Манай хүнийх болохоор $50,000 Тэгээ нэг семестрийнх нь 13,400 байсан тийм. Тэгээ 13,400 төлөөд тэгээд дансны баталгаатай байх ёстой визэ мэдүүлэхтэй. Тэгээ хэлний бэлтгэл нь 7 хоногийн 250-60 жил нэг тийм байсан. Тэгээд 3-4 сар гэж бодоод та хэдэн тооцоороо эрүүл мэндийн даатгал гэхэд 5,100 болсон. 2 жил гарных. Тэгээд өөртөө болохоор нэг хэсэг карманы хэдэн төгрөг байсан. Хэсэгтээ нөгөө ажилд ороод цалиа автлаа тийм байх мөнгөтэй болохгүй шүү. Шууд нөгөө ажилд орох хэсгэж мэдэхгүй тань хүн байхгүйсэн учраас. Тэгээ бид хоёр болохоор анх хүүгээ орхиж ирж ирсэн болохоор хоёулаа ажиллаад дэмтэй байсан. Гэхдээ анх болохоор бид хоёр нэг алдсан юм нь болохоор хүүхдийн сургалтын төлбөрийг сайн бодог байсан. Тэгээд хүүхдийн сургалтын төлбөр бол жоохон үнэтэй юм бил. Давд олон бол яг бид хоёр үр зээлгүй байсан болохоор ямар ч сан болсон. Гэхдээ хэсэгтээ юун дээр эргэлжсэн миний харь санаж байна уу? Бид хоёр нөгөө миний харийн төлбөр хэцүү байсан болохоор
Тэгээ дээрэс нь эрэгтэй сурахаар бас жоох хэцүү юм билээ тийм ээ. Тэгээ бид хоёр эргэлцэн. За эмэгтэй сурыг. Нөгөө зорилгоо мартсан нөгөө төлбөрөндөө дарлагдаад. За ерөөсөө голи эмэгтэй сураад нөгөө эрэгтэй ажилт юм байна гэсэн. Би бол мастертай хэрнэ. Солих болцсон явж байсан тий. Гэхдээ бид хоёр зорилгон дээрээ хатуу зогсоод үгүй хойлоо жи сурна гэж ирсэн юм чинь. Жи сур. Хойлоо мөнгө яаж иж байгаа болгоно гэд тэгээ болгосон. Хоёулаа ажиллахаар ерөнхийдөө бас боломжтой. Тэрийг тэгэл төлөөл арталт нь гараад өнөөдөр ингэ байж байгаа да. Үнэхээр баяртай. Шагаагийнхаа төгсөлтөн дээр маш их баярлж ирсэн. Надаас их баярлсан. Тэгээ би маш их баярлж ирсэн. Яад бол маш их төлбөрийг бид хоёр төлж чадахгүй бах та гэж бодож ирсэн. Төлцсөн. Дээрээс нь бэбитэй болсон. Болдсон байлээ. Болно гэвэл болно, болохгүй гэвэл болохгүй. Тэгэхээр та хэд маань бас үзээд алдаарай. Тэгээд нөгөө сургууль сонгож байгаа хүмүүсээс нэг зөвлөгөө өгөхөд би нөгөө анх ирэхэд эхний семестр ба зуны семестр таарцсан. Тэгэхээр зуны семестр чинь бол сурч болно, сурахгүй шийдэж болно шүү. Тэгтэл минийх өөр эхнийхэн зуны семестр заавал сургуульд таарад. Тэгээд зуны семестр дуусангууд албан ёсны 2 семестрийн дараалцсан. Тэгэхээр 1 жилийн дотор 3 семестрээ тасралтгүй явчих. Тэгээд 4 хичээлээр 1 семестрээ тий. Тэгэхээр нөгөө хичээлдээ унахгүй явах хэрэгтэй, ажиллаа хийх хэрэгтэй, төлбөрөө 3 семестрийг дараалт төлөх хэрэгтэй гэд бид хоёрч бас нэлээд ачаалттай байсан. Тэгээд энд бол манай сургууль бол 1 хичээл дээр унахад $3,400 ахиж төлж сурна гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэлээд их төлбөр шүү. Тий. Чүгэрсэрчлээ одоо. Жигүүр маань сэрээ заяа хүүгээ авч ийн. За тэгээд энэ хүү асуултыг асуусан хүмүүс маань бас тодорхой хэмжээний мэдээллийг авч чадсан байх гэж найдаж байна. За ингээд энэ түрээд энэ влогоо дуусгая. Дараагийн влогоор эргээд уулзъя. Түр бай.